За би энэ бичлэг хийж байгаа тэгэхээр техникийн садлаас бичих юм. Шийддгээр мэдэн бичих байсан юм. Тэгэхээр та нар саяны сансан зүйлийг дараа нь YouTube-өөс чи үзэж чинь хэлтэр хэсэг байхгүй байх нь шүү дээ. Анхаарал хангалттай хандсан байх гэсэн. За ингэж цаашаа явъя. За тэгэхээр бид нэр F statistic гэж гаргаж аваад F statistic-аас бид нэр F тархалтын шийдвэрлэх утгатай харьцуулна. Шийдвэрлэх утгаа бид нэр C гэд нэрлэчихье. За тэгээд манай F тархалт маань болохоор дандаа эерэг утгаа авна гэсэн шүү дээ. F statistic маань эерэг утгаа авна гэсэн тийм. За тэгэхээр F тархалт маань бас дандаа эерэг тал дээр тодорхойлогдсон тархалт. Тархалтыг нь хаваад үзэх юм бол ерөнхийдөө нэг юм өндрөөс бууж байгаа ийм хэлбэртэй байдаг. За зарим одоо энэ маань болохоор F тархалт маань хоёр ширхэг юутай гэсэн шүү дээ тийм. Параметртай гэсэн. Q гэж тавьж байсан. N-ээс хэн K-гаас хэн нэг гэсэн нөгөө параметр гэсэн тийм. Тэр параметруудыг нь өөрчлөхөөр энэ тархалт маань арай ондоо хэлбэртэй байна. Одоо жишээлбэл жоохон босоо байж яснаа доошгоо ундаг. За жоохон зүгэлжиж босч байж яснаа доошгоо ундаг. За гэхдээ болохоор ерөнхийдөө болохоор энэ талаасаа доошгоо ингэж багассан. Нэг сүултээ юм тархалт байгаа нь шүү дээ. Нэг сүултээ. За тэгэхээр бид нэр шийдвэрлэх утга маань яаж тавигдах вэ гэдэг. Энэ сүүлнээс цааш байгаа энэ тархалтын хэсэг нь болохоор альфа хувь байна. Тэгэхээр бид нэр болохоор энийг 5% ч юм уу 10% ч юм уу за зарим тохиолдолд 1%-аар тогтооно гэсэн шүү дээ, тийм. За тэгэхээр нэгэн тархалтын функц учраас нэгтэй функц учраас энэ C-гээс нөгөө талд байгаа хэсэг нь болохоор нэгээс нь альфа гэж байна. За тэгээд бид нэр болохоор F statistic маань энд байж ах юм бол энэ хэсэгт байж ах юм бол шийдвэрлэх утгаас маань бага утга авсан байх юм бол бид нэр няцааж чадахгүй байх нь шүү дээ. Тийг наар бид няцааж чадахгүй. За харин энэ улаан хэсэг рүү ороод ирэх юм бол F statistic маань болохоор ийшээ ороод ирэх юм бол бид нэр бол няцаан гэх нь шүү дээ. Тийг таамаглалыг няцаан. Тийг таамаглал маань болохоор Q ширхэг коэффициентийн талаар тавигдсан тийг таамаглал тийм. Тэгэхээр бид нэр болохоор энэ дээр саяныхаа зүйлийг би үгээр бичиж T-тестийн нэгэн адил бид нэр сонгон авсан ач холбогдолын төвшөнд хагаацах шийдвэрлэх утгыг олно. Шийдвэрлэх утгаа болохоор F statistic-ээр харьцуулна. За шийдвэрлэх утгаас маань даваа гарчихсан байх юм бол бид нэр тийг таамаглалыг нэцээ. За хэрвээ бид нэр тийг таамаглалыг нэцээчих юм бол энэ сүүлчийн Q ширхэг хувьсчууд маань болохоор Y-ийг тайлбарлахад бол статистикийн ач холбогдолтой байх нь шүү дээ, тийм. Тгээс ялгаах юм дээр хамттай. Хэрвээ тийг таамаглалыг нэцээж чадах юм бол сүүлчийн тэр Q ширхэг X хувьсчууд болохоор ач холбогдол бидний Y-ээс болохоор ач холбогдол гэдэг тийг таамаглалыг нэцээж чадахгүй гэсэн. За F statistic бид нэр юу хоёр хувилбараар бодож байна. За нэг нь болохоор саяны квадрат үйлдэлүүдийн нийлбэрийг ашигладаг хувилбар. За нөгөөх нь болохоор R квадратыг ашигладаг хувилбар. За тэгэхээр одоо R квадрат нь болохоор хязгаарлагдаагүй загварын R квадрат бүтэн загварыг багна шүү дээ, тийм. За тэгээд ийм цомгтгсон загварын хязгаарлагдсан загварын R квадрат чөлөөний зэрэг нь адилхан. За доор нь болохоор харин энэ дээр ялгаа байна. Тэгэхээр түрүүн болвол энэ чинь болохоор хязгаарлагдаагүй загварын квадрат үйлдэлүүдийн нийлбэр байсан шүү дээ. Тэ? Одоо бол энэ нэгээс асгам хязгаарлагдаагүй загварын R квадрат болж таарах. Чөлөөний зэрэг нь мөн адил. За гэхдээ энэ хоёр ширхэг F statistic бид нэр үргэлж хоёуланг нь ашиглаж болох уугүй л үгүй. Тэгэхээр R квадратын хувилбарыг нь ашиглаж болдгоо тохиолдол бас байна. Тэгэхээр бид нэр тэрийг бас анхаарах хэрэгтэй. За жишээ нь болохоор бид нэр Y-ийг хувьсгчдаа одоо бидний тэг хязгаарлалт тавиад тийг таамаглал өвшүүлээд тэр таамаглал маань шалах явцдаа бид нэр Y-ийг хувьсгчаа ямар нэгэн байдлаар хувирчих юм бол R квадратын хувилбарыг бид нэр ашиглаж чадгаа болж байна. Ягаад гэх юм бол R квадрат чинь болохоор яаж гардаг вүлээ? Тайлбарлагдсан манай загварын тайлбарлагдсан тааруулсан Y малгаануудын нийт квадратуудын нийлбэр хуваахан нийт
квадратуудын нийлбэр байдаг шүү дээ. Тайлбарлагдсныг нийтэд нь аваад. Нийтэд чинь болохоор үндсэндээ игэргүүдийн квадратуудын нийлбэр шүү дээ. Игэргийн дунджаасаа хэлбэлцэж байгаа квадратуудын нийлбэр. Тэгэхээр бид нар игэргээ хувьсчаар тэр маань болохоор ондоо зүйл болоод хувьсчихна гэсэн үг байна шүү дээ. TSS гэдэг зүйл маань ондоо зүйл болоод хувьсчихна гэсэн. За тэгэхээр бид нар болохоор r квадратын хувилбарыг хэрэглэж чадахгүй. За энэ жишээнээр гарна авах гэж байна. За тэгээ бид нар болохоор p статистиктэй адилхан p утгыг бол гаргаж байна. p value гэдэг. За тэгэхээр энэ хоёр анган зүйл болохоор манай тархалт гэж үзчихье. F тархалт. За тэгэхээр F тархалт маань энэ бидний тооцсон F статистик гэдэг нөгөө түүрээсээ гаргаад авч байгаа. Тоо мэдээлэл гаргаад авч байгаа статистик байна. Тэр таамаглаа тэр статистикаас өндөр утга авах тэр хэсгийг бид нар бол p утга гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тархалтын энэ хэсгийг. За одоо жишээл бид нар одоо энийг одоохондоо альфагаа бид нар 1.5% гэж биш гэж бодчих тий. Зүгээр дурын тоо гэж үзчихье. Тэгэхээр бид нар болохоор p утгаа энийг альфагаар нэрлэж байгаа. За тэгэхээр бид нар F статистик одоо түүрээс гаргаж авлаа. F-ийг бид нар энэ шиг орлууллаа. F-ийг энэ шиг орлууллаа. Тэгвэл F тархалтыг бидний бодсон F-с цаашаага байгаа энэ тархалтын энэ хэсгийг бид нар болохоор P утга гэж нэрлэх юм шүү дээ. Ойлгомжтой тий? P утга маань. P утга маань C-ийн оронд түүрээс гаргаж байгаа F статистик оруулж аваад тэгээд find F статистикаас цаашгаа байгаа F тархалтын хэсгийг бид нар болохоор P утга гэж нэрлэх юм тийм. За их статистикийн програмууд, эконометрикийн програмууд энийг бол шууд бодож өгнө. За жишээлбэл бид нар F статистик маань бид нар 0, 66, 77, 72 гэж гаргаад ирсэн байгаа гэж түүрээсээ тий. За тэгээд бид нар 4 шиг хязгаарлалт тавьж байгаа. Q нь болохоор 4 гэж үзчих. За тэгээд манай төвөр болохоор N-ээс хасган K-гаас хасган нэг нь болохоор 83 таа гэдэг чинь болохоор аюу тийм хацсангууд дунд дэргийн төвөр байх гэсэн үг тий. За тэгэхээр нэгдүгээр чөлөөний зэрэг нь 4, хоёрдугаар чөлөөний зэрэг нь 83 таа. За тэгэх юм бол бид нар энэ статистикт харгалзах P утгыг гаргаж авч явах нь шүү дээ. За тэгтээ бид нар EUC-ийнхаа командын мөрөн дээр хамгийн дээр байдаг цагаан мөр тийм үү? Командын мөрөн дээр тэнцүү үвшиж байгаа тооны машин болгож нэгээс хасган at гэдэг C cumulative гэж байгаа. C гэдэг нь cumulative хоримтлуулсан F тархалт F distribution. За тэгээ бид нөгөө тооцоосон F статистик оруулаад за тэгээ хоёр ширхэг чөлөөний зэрэг өгөхөөр болохоор EUS бидний саяны энэ альфаг бол бодож өгч байгаа байхгүй. Хоёр ширхэг чөлөөний зэргийг ашиглаад за энэ C-ийн оронд бид F-ийг өгчөж байгаа. Тийм бол EUS болохоор энэ талбайг шууд автоматар бодож өгч байна гэсэн. За тэгэх юм бол бидний EUS-ийн маань цонхыг ингээд үзэх юм бол энэ баруун доод үнцэгт нь болохоор хариугаа өгнө. Тооны машин болгож ишүүлэх юм бол EUS дандаа хариугаа энэ доотлолт нь өгнө. Жижигхэн тоогоо. Та нар анзаарахгүй байж магадгүй. За тэгэхээр энэ маань болохоор 61 62 гэж гарч ирж байна юм шүү дээ. За тэгэхээр бидний нөгөө тархал руу орох юм бол энэ тархалтын талбай маань болохоор бүхэлдээ 1. За тэгэхээр бидний юу маань энэ нэлээ энэ хэсэгт гарсан F статистик болж таах нь шүү дээ. Эндээс доошоо хэсэг нь болохоор 61 62. За энэс дээшээ хэсэг нь болохоор 1-ээс 61 60 20 чинь 038 гэсэн хэсэгтэй ингэж хувааж өгнө лээ. Тэгэхээр бид нэр хэрвээ энийг ашиглаад энэ статистикийг ашиглаад F статистик ашиглаад тэг таамаглалыг шалгаж байвал бид нэр тэг таамаглалыг ницаах нь уу? Ницааж чадахгүй байх нь. Бид нэр болохоор ницаахгүй байх нь шүү дээ. Ницаахгүй. Тэгэхээр бид нар чинь болохоор 61 62 гэдэг чинь маш өндөр тоо байна шүү дээ. Бид нар болохоор 5%, 10% ач холбогдлын зэрэгтэй харьцуулах юм бол энэ маань хамаагүй өндөр тоо болоод болчих шүү дээ, тийм 61%. Тэгэхээр бид нар болохоор түрүүний хичээл дээр болохоор ийм нэр томьёоны гажуудлыг үүсгэж байсан шүү дээ. Тэгэхээр бид нар болохоор бодоход ингээд ашиглаад хамгийн амархан дүр бол P утга гэдэг бол T таамаг, тэг таамаглал үнэн байх магадлал. Тэг таамаглал үнэн байх магадлал. Тэгэхээр тэг таамаглал үнэн байх магадлал маань болохоор 61 62 61% гэдэг чигээр
юу 10% байхад үнэн бид хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн болов одоо бүр 61% болчиход байна шүү. Тэгэхээр бид нар бол тэг таамаглалыг хүлээн зөвшөөр. Би энийг дараагийн слайд дээр буруутгаж одоогийн ярьж байгаа энэ яриагаа болохоор муу яриа гэж буруутгах хэрэгтэй. Ойлгоход амраар гэхээр бид тэгж тайлбарлаадсан шүү дээ, тийм. За энэ маань болохоор манай ач холбогдолын түвшин 5-10-аас хамаагүй өндөр учраас бид нэг тэг таамаглалыг нисааж чадахгүй. За P утга нь PT статистиктэй муу адилхан. Бид нар болохоор P утга нь бага байвал тэг таамаглалыг нцаа. P утга маань өндөр байвал тэг таамаглалыг нцаахгүй. Тэр өндөр байна мэ гэдэг нь болохоор бид нар дандаа ач холбогдлын түвшинтэй харьцуулж байгаа. 5%, 10%-аас чинь бага байх юм бол нцаана. 5%, 10%-аас чинь өндөр байх юм бол нцаахгүй. За тэгэхээр бид нар болохоор альфа гэдэг тодорхой ач холбогдлын түвшин харьцаа бол бид нар энэ P утга маань ач холбогдлын түвшингээс маань бага байх юм бол нцаа. Өндөр байх юм бол нцаахгүй. За бид нар ингээд F статистика ерөнхийдөө бол ярьчлаа тийм 2 хувилбартай байдаг. Квадрат үлдэгдлийг бид нэр тулгуурсан, R квадрат дээр тулгуурсан. За түүнийгээ бид нэр F тархалтай харьцуулаад дүгнэлт хийх юм байна. За бид нар бас P утгыг нь гаргаж авч болт юм байна. За дараа нэг ярьдаг зүйл болохоор энэ F болон T шалгуур хоорондоо уялдаатай байдаг. За хязээ уялдаатай болох вэ гэхээр бид нэр F шалгуурыг ганц параметрийн талаар таамаглалыг шалгаж байгаа тохиолдолд. Тэгэхээр F шалгуурыг бид нэр олон параметрийн талаар таамаг шалгахад ашигласан шүү дээ. Тэгэхээр бид ганцын тохиолдолд бас ашиглаж болно. Ганцын тохиолдолд. Гэхдээ бол нэг их шаардлага байхгүй. Тэр тохиолдолд T статистик чинь хамаагүй илүү уян хатаа. За яагаад гэх юм бол F шалгуурын эсрэг таамаглал нь юу вэ? Үнэн биш гэдэг. Үнэн биш гэдэг. Гэхдээ болохоор гол санаа нь болохоор тэгээс ялгаатай. Тэгтээ тэнцүү тэг таамаглалууд нь эсрэг таамаглалууд нь бүгдээрээ тэгээс ялгаатай юм уу? Нэг нь тэгээс ялгаатай гэж тавигдаж байгаа. За тэгэхээр эсрэг таамаглал болохоор нэг параметрийн хувьд болохоор заавал ямар нэгэн тоотоо тэнцэх албагүй. Таамаглагч утгаас бага байж болно, нэг сүултээ байж болно, тий? Дээшээ нэг сүултээ, доошоо нэг сүултээ байж болно шүү дээ. Тэгэхээр чин T статистик хамаагүй уян хатан болж ирж байгаа байхгүй. За гэхдээ бид нэр хоёр сүултээ эсрэг таамаглалын хувьд F статистикийг бид нэр ашиглаж болно. За үр дүн нь бол яг адил. P утгыг гаргаад авах юм бол яг адилхан хоёр таа. Ягаад гэх юм бол F тархалт гэдэг бол F тархалт гэдэг чинь бол эрэг талдаа тодорхойлогдсон нэг сүултээ тархалт гэсэн шүү дээ. Тэр тархалт маань болохоор T квадрат тархалт байдаг. T квадрат. Тэгэхээр чинь T тархалт чинь болохоор ийм тэгшимтэй тэгийн эргэн тойронд байдаг тархалт шүү дээ. Хас утга авдаг, нэмэх утга авдаг тий. За тэрийг нь бид нэр квадрат зэрэг дэвшүүлээд тархалтыг нь авчих юм бол тэр маань зөвхөн эрэг талдаа тодорхойлогдсон ийм урт сүултээ зүйл болж таарна шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа F тархалт маань болохоор F тархалт нэг ширхэг эхний чөлөөний зэрэгтэй N-с хан K-гаас хан 1 гэдэг хоёр дахь чөлөөний параметртэй F тархалт гэдэг бол T квадрат, T квадрат. За анхныхын T тархалт нь болохоор N-с хан K-гаас хан 1 гэсэн параметртэй. T тархалт чинь ганцхан параметртэй шүү дээ. Тэ? F тархалт маань хоёр параметртэй. Нормал тархалт чи хэдэн параметртэй лээ? Хоёр параметртэй. Mu, sigma квадрат гэдэг голч вариац гэсэн хоёр. F адилхан. За T болоо тийм онцлогтой тархалтай. Ганцхан параметртэй. За өөр яагаад бид нэр T болоо F-ийг харьцуулдаг вэ гэхээр стандарт алдаа өндөр байгаа тохиолдолд стандарт алдаа нэг коэффициентийн талаар стандарт алдаа өндөр байгаа гэж байна тийм. Стандарт алдаа за би T статистик бичиж тийм. T статистик бол и дата J-гийн энэ их олонлог дээр тийм би бета J-гийн талаар таамаглал дэвшүүлээ шалгаж байгаа бета J. За би тэр таамаглалаар бол энэ бета J их олонлог дээр бол альфа J-тэй AJ-тэй тэнцүү гэсэн таамаглал шалгаж байгаа. За тэгэхээр би бол төврөөс үнэлж авна бета J малгайгаа гаргаж авна.
Дараа нь болохоор тэр таамагласан утга хасна тийм хасна. За тэгээд манай бета J-ийн стандарт алдаанд хуваа хэр наривчлалтай бета J маань үлдэж байгаа юм байна тийм. За түүнийгээ бид нэр T статистик гэж нэрлэдэг. За бид нар болохоор T статистика шалгууртаа ашиглахдаа ямар нэгэн шийдвэрлэх утгатай харьцуулдаг штеп. T тархалтаас гаргаж авсан шийдвэрлэх утгатайгаа бол харьцуулаад хизээ нэцаадаг үлээдэг таамаглаа. Шийдвэрлэх утгатайгаа харьцуулах юм бол T статистик маань ямар байл нэцаа. Давж гарвал нэцаадаг штеп. T статистикаас чинь давж гарвал нэцаа. Давж гарвал нэцаа. За тэгэхээр бидний стандарт алдаа маш их юм өндөр байлаа гэж бод. Маш наривчл муутаад бид нэр бета J-г үнэлээ гэж бод тийм. За тэгхийн бол бид нэг тоог, тогтмол тоог маш бага тоонд хуваагаад байна гэсэн үг байна шүү дээ. Тэр үр дүн нь ямар тоо авах вэ? Эсрэгээр заа баярлаа. Ийм алдаа гаргаад засаад өгөх юм бол бий байдаг. Тэгээд наривчл муутаад үнэлсэн гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр стандарт алдаа маань бол маш өндөр гарна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бид нэр тогтмол тоог маш өндөр тоонд хувааж ийн гэсэн үг тийм үү? Тэгэхээр T статистик маань ямар арах вэ? Маш бага тоо гарна шүү дээ. Тэгэхээр нөгөө шийдвэрлэх утгатайгаа харьцуулах юм бол C-гээ утгатайгаа харьцуулах юм бол чи хизээч давж гарахгүй байх нь шүү дээ. Наривчл муутай үнэлэгдсэн болвол коэффициент тэр коэффициентийн талаар таамаг дэвшүүлээд шалах боломжгүй. Угаасаа наривчл маш муутай гарсан юм чинь T статистик чинь өөрөө маш бага тоо гарчих нь шүү дээ. Тэгэхээр шийдвэрлэх утганаасаа давж гарч чадахгүй байх гэсэн үг. Хизээч давж гарч чадахгүй. Тэгэхээр ямар ч тэнэг тэг таамаглал дэвшүүлсэн тэр таамаглалыг бид нэцааж чадахгүй байх нь шүү дээ. Ягаад гэх юм бол угаасаа T статистик чинь маш бага тоо гарч учраас. Тэгэхээр дурынхаа T статистик тэг таамаглал H0 өг тэр бол тэгэл нэцаагдахгүй л өнгөрнө гэсэн үг байхгүй юу? Нэцаагдахгүй өнгөрнө тий. Тэгэхээр одоо бид нэг шүүгчдэр байх юм бол шүүгчийн жишээр буцаад авах юм бол тий. Нэг хүн орж ирэл цагдаа нар бидэд дараад өгсөн. Тэр хүн болохоор өөрийгөө одоо зөвтгөх тийм олигтой ямар ч тийм үндэслэл өгөөгүй ах чинь тий. Бид нар бол тавиал явуулахаас өөр аргагүй байх нь шүү дээ. Тий. За тэгэхээр тийг таамаглалыг би гэмгүй гээл одоо ганц үг хэлсэн байхад л тэгэл тавиал явуулна гэсэн үг байна шүү дээ. Тийг таамаглалч юм болохоор би гэмгүй гэж хэлж байгаа шүү дээ. Тийг таамаглал болохоор шүүхийн жишээнд болохоор би гэмгүй гэх. За тэгэхээр наривчлал мандаа T шалгуурыг ашиглах хэцүү. За тэгвэл хизээ энэ маань өндөр гард юм бэ гэж асуув. Хизээ энэ маань өндөр гардаг бай. Энэ бага болсон. За би одоо зөвхөн доотлын хуваарийг асуув. Бета J гэдэг коэффициент хизээ муу наривчлалтай үнэлэгддэг бай. За тэгэхээр энэ маань болохоор X хувьсгчууд маань хоорондоо өндөр корреляцтай байх юм бол стандарт алдаа нь болохоор өндөр хамааралтай өндөр гарна гэсэн шүү дээ. Яагаад гэх юм бол та нар нөгөө стандарт алдаа бета J гэдэг томьёогоо хараад үзэх юм бол хүртүр дээр нь юу байсан? Хүртүр дээр нь болохоор сигма квадрат байсан. Доотлолт нь юу байсан? J-дгээр хувьсгчийн нийт квадратуудын нийлбэр байсан тийм. SSTJ гэд байсан шүү дээ. Хуваар дээр нөр юу байсан? Нэгээс асах нь RJ квадрат гэж байсан шүү дээ. Тэгэхээр RJ квадрат нь болохоор J-дгээр X хувьсгчийг бусдаас нь хамааруулаад үнэлсэн хэрэгрээс гэсэн шүү дээ. Тэр R квадрат. Тэр R квадрат өндөр байх юм бол манай бета J-ийн стандарт алдаа нь өндөр гарна гэж хэлсэн шүү дээ. Нэгээс нь RJ квадрат гэдэг RJ квадрат өндөр байх юм бол нэгээс гараа энэ багт олж штэ. Тэр тоог нэг баг тоонд хуваагаар чинь стандарт алдаа нь маш өндөр гарчна гэж хэлсэн. Тэгэхээр RJ квадрат хизээ өндөр гардаг вэ гэдгээр нэг X хувьсгч чинь бусдаасаа шугам хамааралтай өндөр малтикалинаритай байгаа тохиолдолд гэсэн үг штэ. Тэ? За тэгэхээр бидний хувьд болохоор ямар нөхцөл үүсч болох вэ гэдгээр T статистикуудыг харсан чинь ингээд
маш бага. Стандарт алдаанууд нь ингээд ийм маш өндөр тийм коэффициентэд манай регрессийн загварт гараад ирсэн. Тэгэхээр бид нар чи одоо яах вэ гэдэг асуудал гарч ирж байна шүү дээ. Ингээд хоорондоо болохоор хараад үзэхээр ингээд уул нь бол загварт хэрэгтэй өсчүүд юм шиг. Коэффициентуудыг нь харахад бүгдээр ингээд ач холбогдол байдгүй. Тэр тохиолдолд бид нар яах ёстой вэ гэхээр T-статистикүүд ингээд хараад үзэхээр бүгдээр ингээд ач холбогдол байхгүй. Тэгэхээр бид нар тэр чинь регрессийн загвараас зайлуулах уу, байлгаж яах уу гэдэг асуудал байна шүү дээ. Тэгэхээр бид нар болохоор бүхэлдээ ер нь бид нар бүгдээрээ хамтдаа ач холбогдолтой юм уу үгүй юу гэдгийг нь одоо шалгаад ач холбогдлыг одоо зайлуулах хэрэгтэй болж таарх нь шүү дээ. Тэгэхээр F статистик маань болохоор Т шалгуурыг одоо дүгнэлт хийж чадахгүй байгаа. Тэр тохиолдолд бол ашиглаж байна. Тэгэхээр бид нар болохоор мультикалинаритэ байгаа тохиолдолд F шалгуурыг бас өргө ашигладаг. За тэгэхээр энэ дээр би түрүүний юм ярьж ирсэн зүйлгээ заасан байна. Бид нэр H таамаглыг, тэг таамаглыг хүлээн зөвшөөрнө гэж юусоо ярьж болохгүй. За би эдгээр одоо аль хэдийн өчнөө ярьсан ч гэсэн те. Та нар одоо яг мэддэг хүнтэй нарийн шалгуулж байгаа хүндээ очиад хэлэх юм бол тэг таамаглыг хүлээн зөвшөөрнө гэж ярихгүй байна шүү дээ. Тэ. За би бол хайцсан гоё либерал залуу байна. Би бол нэг яг хатуу дүрэн бариад байдаг бахан. За яг хатуу дүрэн барьдаг хүмүүс төр очих юм бол буруутах нэ тэ. За тэгэхээр бид нар ийм таамаглыг дэвшүүлж байгаа гэж байна. Тэг таамагл болохоор сүүлчийн Q коэффициентүүд болохоор тэгтэй тэнцүү гэсэн таамаглыг шалгаж байгаа гэж байна тийм. За тэгээд бид нэр энэ таамаглыг няцааж чадахгүй байгаа гэж байна. Няцааж чадахгүй байгаа. Тэгэх юм бол энэ таамаглыг хүлээн зөвшөөрнө гэдэг бол бид нэр энэ коэффициентүүд бүгдээрээ тэгтэй тэнцүү гэсэн юм байна гэсэн дүгнэлт хүрнэ гэсэн үг шүү дээ тийм. За гэхдээ эн чинь болохоор бета энэ коэффициентүүд бүгдээрээ тэгтэй адилхан 0.1 гэдэг тоонуудтай тэнцүү гэсэн өөр нэг тэг таамаглал дэвшүүлээ гэж байна. Өөр нэг тэг таамаглал дэвшүүлээ. Тэгтээ маш ойрхон тийм. Маш ойрхон учраас тэг таамаглууд маань болохоор хоорондоо маш бага ялгаатай учраас бид нар бас энийг нь няцааж чадахгүй байж болно шүү дээ. Энэ хоёр маань хоорондоо тун ойрхон учраас тийм. Тэгэхээр бид нар эхний таамаглыг нь тэг таамаглыг хүлээн зөвшөөрсөн гэдээ ярьсан болов одоо ч ийм логикийн хувьд алдаатай тохиолдолд ороод ирлээ шүү дээ. Бид нар энийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энийг болохоор бас няцааж чадахгүй. Тэгэхээр энийг бас хүлээн зөвшөөрөх юм уу гэж асууж байна шүү дээ. Тэгэхээр хоёр ондоо имийг хоёулангийн хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр бета параметр чинь бол их олонлог дээр ганц л тоо байгаа. Бета гэмэтэй. Тэгэхээр бета гэмний тухайд одоо юу гэдгийг хүнээс сугаар энэ хүн сайн хүн үү гэдэг. Сайн хүн. Энэ хүн муу хүн үү гэдэг. Муу хүн. Тэгэхээр чи нэг ямар ч дүгнэлт хийж чаддгүй тийм хүн болж тараад байна шүү дээ. Би тэгж ийм асуусан асуултанд бүгдэнд нь л тийм гэж хариулаад байдаг болоод надаас юм асуухын хэрэг ерөөсөй байхгүй болчихж шүү дээ. Тийм үү? Тэгэхээр тийш шалгуур маань болохоор үнэн болвол няцааж чадахгүй гэж ярих нь шүү дээ. Тэгэхээр няцаах хангалттай үндслэл алга эсвэл няцаах хангалттай үндслэл байна. Тийм учраас би няцаана гэж ярьж байна. За тийш шалгуур дээр ч гэсэн бид нар айцхан тэг таамаглыг няцаах чадахгүй. Хоёр юм л юм. Тэг таамаглыг хүлээн зөвшөөрнө гэж бас ярих байна. За загвар болохоор бүхэлдээ найдвартай эсхийг бид нар бас F шалгуураар шалгадаг. За тэгэхээр бид нар болохоор тэг таамаглаа харах юм бол одоо юу болчих вэ гэхээр бета 1 гэдэг эхний наалтын коэффициент шүү дээ, тийм. Бета 0 чинь авахлагч. Бета 1 эхний наалтын коэффициент гэх мэтчлэн хамгийн сүүлчийн наалтын коэффициент бета k бүгдээрээ тэг гэж тавьж байгаа. Тэгэхээр манай их олонгийн загвар маань болохоор y тэнцүү бета 0 нэмэх нь алдааны хэсэг гэсэн зүйл болох нь шүү дээ. Бүх тайлбарлаг x өвсчүүд болохоор y-ийг тайлбарлахад ямар ч хамаахгүй гэсэн таамаглал дэвшүүлж байна. За тэрийг бид нар болохоор за регрессийн F статистик гэж нэрдэг. Регрессийн F статистик. Тэгэхээр эсрэг таамаглал нь харин H0 нь болохоор үнэн биш. Тэгэхээр энэ дээрх тэгүүдийн дор хаяж нэг нь нэлээд хэдэн байж болно. Дор хаяж нэг нь болохоор тэгээс ялгаатай. За F статистикээ бодох юм бол бид нэр R квадратыг аваад үзэх юм бол
дээдлэлт нь арк квадрат. За энэ ямар загварын арк квадрат вэ? Ерөнхий загварын арк квадрат. Хязгаарлагдсан загварын арк квадрат хэд вэ? Хязгаарлагдсан загварын арк квадрат тэг байх нь байна шүү дээ. Тэгэхээр y-ийг бодвол бид нэр тайлбарлах ямар ч x хувьсгч байхгүй. Тэгэхээр y-ийг тэнцүү тогтмол тоо гэсэн юм тавьчихж штэ. Тэгэхээр хэлбэлцлийг тайлбарлахгүй. Зүгээр дунд нь болохоор тэр бета 0-той тэнцүү байна гэсэн. За тэгэхээр хязгаарлагдсан загварын арк квадрат нь бол тэг. За чөлөөний зэрэг нь болохоор хязгаарлалтын тоо болохоор бүх наалтын коэффициентууд тэгэхээр бүгдээрээ k. За дараа нь болохоор хуваарийн чөлөөний зэрэг бол n-с нь k-гаас нэг гэж тавьчих. За ийм байна. За асуух зүйл байна уу? Өнөөдрийн хичээлээс. За бидний онлынхаа хэсгийг болоод дуусгач. За гэсэн. За бидний саяны ярьсан энэ онлын хэсэг за 1-ээс 4-р бүлэг дээр нь болохоор 2 энэ нэмэлт бүлэг байгаа тийм математик, статистик магадлал. За энэ хэсгүүдийг одоо та нар үзсэн байх юм бол энэ 4-р бүлэг хүртэл ингэж үзсэн байх юм бол үндсэндээ регрессийн загварыг ингэж ашиглаад явах цааш явах боломжтой. Тэгээ та нар болохоор нөхцлүүд тавьж байгаа. Нөгөө А6 нөхцөл биелэгдэж байгаа тохиолдолд болохоор бидний энэ үндсэн энэ регрессийн загвар болохоор хамгийн сайн шовмон ажилтгүй загвар байна гэдгийг нь болохоор Гаусс-Марковын теорем хэлж байгаа тийм. Өөр ямар ч загвар ашиглах шаардлага байхгүй гэж шүү дээ хамгийн сайн. Тэгэхээр тэр маань болохоор эхний 5 нөхцөл байгаа биелсэн байгаа тохиолдол. 6 дахь нөхцөл биелсэн байгаа тохиолдолд бүр илүү гоё бол. Тэгэхээр эхний 5 нөхцөл биелсэн байхад бид нар болохоор Q гэсэн шүү дээ тийм. Best linear unbiased estimator болно гэсэн эхний 5 нөхцөл байгаа тохиолдолд эрдийн хамгийн бага квадратын арга бол хамгийн сайн шовмон ажилтгүй үнэлэгч. За 6 дахь нөхцөл гараад ирэх юм бол энэ шовмон бус загваруудын дунд эрдийн хамгийн бага квадратын арга хамгийн сайн нэгэ бас гараад ирж байгаа. Тэгэхээр 6 дахь нөхцөлийг тавьчих юм бол normality x нь болохоор юугээс болохоор үл хамаарах, юу нь болохоор x-ээс үл хамаарах гэсэн тавьчих юм бол шугамн бус тийм. За тэгэхээр би хоёулын энэ оруулах хэрэггүй юм шиг зүгээр энэ хэсгийг ингээ авч чаяж байгаа. Best хамгийн сайн ажилтгүй үнэлэгч болоо. Тэгэхээр өөр ямар ч үнэлэгчийг хайх шаардлагагүй байх нь шүү дээ. Хэрвээ та нар одоо юу гэдгийг одоо би тоо мэдээлэл чинь болохоор та нарын хаан. За тэгээ тоо мэдээлэлдээ та нар хувцас тааруулах гэж байгаа бол хамгийн сайн скорчин энэ хорвоод байгаа. Хамгийн сайн скорчин чинь болохоор ердийн хамгийн бага квадратын арга болно шүү дээ. Хамгийн сайн загвар тааруулж өгнө гэсэн юм. За одоо хэдүүлээ нэг жишээ авч үзье. За жишээ. За энэ дээр болохоор ийм таны Орос улсны үн сонирхдаггүй. Над бол маш их сонир санагддаг шүү дээ. Ялангуяа та нар одоо ингээд залуу хүмүүс Орос улсны үн яаж тортыг сонирхдаг байх гэж бодож байна. За энэ дээр болохоор Орос улсны үн юунаас хамаардаг юм бэ гэдгийг би загварчлах гэж байна. За тэгэхээр би энэ дээр болохоор Орос улсны үн гэхээр үйл хөдлөх хөрөнгийн ийм зуучлал компаниуд байна шүү дээ. Ямар компаниуд мэдгэлээ тань? Осмог мэднэ. Тэнхлэг зууч. Тэгээд компаниудыг та нар мэднэ үстэй тий. За тэгэхээр тэр компаниуд болохоор үнэлгээ хийж өгдөг. Тэгэхээр хэрвээ та нар байшингаа заруулъя гэх юм бол тэр хүн орж ирээд за та байшингийн чинь үзээд танаа байшин чинь ер нь бол тэдээр зарагдах юм шиг байна. Би тэдээр зарж өгье гэж гэрээ байгуулах нь шүү дээ. Тэ? Тэгэхээр тэрийг нь болохоор бид нар яг зарагдсан үнийг одоо загварчлах гэж байна тий. За тэгэхээр зарагдсан үн маань болохоор энэ lot size гэж байлаа гэж. За би хауснуудын тухай гаднаа газартай тий. За тэгэхээр энэ болохоор газрын хэмжээнээс манай байшингийн үн хамаарна. За тэгээд дээр нь болохоор энэ square feet гэх манай метр квадрат байшингийн метр квадратаас бас хамаарна. За дээр нь болохоор ийм унтлагын өрөөний тоо. За том өрөөнөөс гадна хэдэн унтлагын өрөөтэй юм бэ гэх. Тэрнээс нь хамаарна гэдэг. За одоо миний зорилго болохоор за би энэ өөрөө заасан дээр үү энэ байшингаа эсвэл бол
би мөнгө төлөөд зуучлалын компаниар заруулсан нь дээрүү гэж бодож байгаа. Тэрийг бодож байгаа гэж байна тий. Тэгэхээр би үндсэндээ нэг одоо судалгаа хийж штэ өөрөө судалгаа хийж тий. Тэгэхээр би зарагдсан байшингуудын үнийг аваад за тэр зарагдсан байшингууд ямар одоо талбайтай байсан, газартай байсан, хэдэн метр квадрат байсан. За тэгээд хэдэн унтлагын өрөөтэй байсан юм бэ гэд би мэдээлэл бүгдийг цуглуулах нь шүү дээ. Дээр нь болохоор би нэг мэдээлэл цуглуулсан. Тэр нь болохоор энэ байшинг хэдээр зарагдана гэж компани үнэлсэн байсан. Үйл хөдлөх хөрөнгийн компани үнэлсэн байсан. За тэрийгээ би assessment үнэлгээ гэж үзүүлсэн. За тэгэхээр бид нар болохоор юу гэдэг гэхээр үйл хөдлөх хөрөнгийн компани болохоор бид нар зах зээлээ бүгдийг мэднэ гэж хэлж байгаа гэж байна тий. За тэгэхээр тэр хэлж байгаа зүйл маань болохоор бидний энэ үнэлгээг аваад бидний энэ үнэлгээ гэдэг бол үндсэндээ зарагдах үнэ гэж хэлж юм гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бидний үнийг авцсан байхад та нарын нэмээд энэ талбайны хэмжээ энэ метр квадратын хэмжээ хэдэн унтлагын өрөөтэй өднөөстэй байх тэр мэдээлэл болоод мэдээлэл аль хэдийн биш болцсон. Яагаад гэх юм бол бид нар тэрий чинь аль хэдийн тооцоод энэ үнэлгээгээ гаргаж авсан гэж хэлж байгаа гэж бодъё л. Тэ? За тэгэхээр одоо бид нар үнэлэх юм бол энэ загварыг үнэлэх юм бол юу гэсэн үг нөх таамаглал маань бета 1 маань болохоор зарагдсан үнэтэйгээ тэнцүү юм чинь бета 1 нь болохоор 1 тий. За бета 2, бета 3, бета 4-д болохоор тэг гэсэн таамаглал болно гэсэн үг шүү дээ. Тий. Одоо зөвхөн манай үнэлгээ л чухал. Манай үнэлгээ чухал. Яа тэгэхээр манай үнэлгээ энэ өсгчүүдээс гадна бусад байж болох бүх хүчин зүйлсийг тооцоод гараад ирсэн үнэлгээ гэж бодъё. За тэгэхээр та нар энэ бета 1-ийг бид нар яаж олж байгаа вэ? Та нар тэрийг санаж байна. Бета 1-ийг бид нар яаж олдог вэ? Тэгэхээр хоёр арга байгаа гэсэн шүү дээ. Нэгдүгээр арга нь болохоор бид нар бета 1, бета 2, бета 0 гэх мэтчлэн энэ ердийн хамгийн бага квадратын үнэлэгчдийг болохоор ямар нэгэн тоо орлуулад бета 1, бета 0 гэдэг малгайтайг орлуулад үлдэгдлийг нь гаргаж авч байгаа. Үлдэглүүдийн квадрат зэрэг төшөөрөөд нэмээд тэр квадрат үлдэглүүдийн нийлбэрийг хамгийн бага байлгагаар эднийг олж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр квадрат үлдэглийн нийлбэрээс энэ бетагуудаар нь уламжлолоод тэгтээ тэнцвүүлж байгаа. Нэгдүгээр би нөхцөлийг нь олж байгаа. За тэгээд бета тэр квадрат үлдэгдүүдийн нийлбэрийг хамгийн бага байлгагаар бетануудыг олж байгаа тийм. За тэр бол нэгдүгээр арга гэж байсан. Хоёрдугаар арга нь болохоор юу гэсэн бэ гэхээр хоёр алхамтай эргээс бодно гэсэн шүү дээ. За тэгэхээр тэр нь эхний алхам нь юу вэ? За одоо би бета 1-ийг бодож байгаа гэж байна. Бусдаасаа хамааруулж байгаа эргээс. За тэгэхээр эхний алхам дээрээ болохоор X хөвсгчүүдийг хооронд нь эргээснэ гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо би log assess гэдэг хөвсгчийг би одоо энэ зарагдсан үндийг огт ашиглахгүй тийм. Эхний алхам дээр би болохоор log assessment гэдэг энэ үнэлгээг болохоор газрын хэмжээ, байшингийн талбай хэмжээ, унтлагын тооны хэмжээнээс хамааруулаад эргээс бодно. Эргээс бодно тийм. Тэгэхээр эргээс чи үлдэгдэл гарч ирнэ шүү дээ. Тэр үлдэгдэл маань юу гэсэн үг вэ? Тэр үлдэгдэл маань болохоор манай үл хөдлөхийн осмогийн тийм талбай хэмжээ, газрын хэмжээ, талбай хэмжээ энэ унтлагын өрөөний тооноос гадна ямар хүчин зүйлсүүдийг ашиглаж байгаа вэ? Тэр маань тэр үлдэгдэлд маань орно гэсэн үг шүү дээ. Тийм үү? Энийг тооцсны дараа ямар хүчин зүйлсийг манай осмо ашиглаж байна гэдэг чинь болохоор үлдэгдэл нь болоод гараад ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэ? За тэр үлдэгдлийгээ бид нэр энэ log price дээр эргээсэж байгаа шүү дээ. Log price дээр эргээсэж байгаа. За тэгээд тэр маань энгийн эргээс байгаа. Зөвхөн огтлогч манай үлдэгдэл 2 гэсэн. За тэгээд тэр үлдэгдлийн маань өмнө бета 1 гэдэг болвол бидний нөгөө эхний аргыг гаргаж авсан бета 1-тэй тэнцүү байна гэж хэлсэн тийм. Тэгэхээр та нар үлдэгдэл гэдэг зүйлээгээ
бодоод үзэх юм бол сонин зүйл байгаа юм шүү дээ. Тэгэхээр та нар ийм регрессийн загвар ашиглаад Osmo гэдэг компани жишээлбэл байшингаа үнэлэхдээ ямар мэдээлэл ашиглаж байна вэ гэдэг тэр мэдээллийг гаргаад авчиж болж шүү дээ. Одоо жишээлбэл магадгүй одоо юу гэдэг автобусны буудалтай ойрхон уу, ойрхон цэцэр сургууль цэцэгтэй байгаа юу гэдмээс гээд маш олон бусад хүчин зүйлсийг ашиглаж байгаа шүү дээ, тийм. Тэр хүчин зүйлүүд чинь бүгдээрээ манай энэ үлдэгдэл гараад ирнэ гэсэн үг юм шүү дээ. Туслах регрессийн үлдэгдэл маань үлдэгдэл болоод гараад ирнэ гэсэн. За ямар ч байсан болохоор бидний загвар болохоор хязгаарлагдсан загвар болохоор нөгөө юунууд байхгүй, өсчүүд байхгүй. Зөвхөн үнэлгээ гэсэн юм. За одоо бид нэр ингэж чинь. Тэг таамаг л болохоор бета нэг нь энэ нэг гэж тавьчих штэ. Нэг гэж. Тэгэхээр одоо бид нар яаж үнэлэх вэ гэдэг асуудал байна, тийм. Бид нар ингээд регресстэй, EVS-тэй оруулчихар чинь EVS-тэй log price, log essence, lot size гэдэг X өсчүүдийг оруулчихар. Энийн өмнө нэг коэффициент үнэлээд гараад ирнэ штэ. Тийм. Гэтэл болохоор бид нар энийг чинь болохоор нэг гэж тавьж байгаа байхгүй. Нэг гэж хязгаарлаж тавьж байгаа. За тэгэхээр бид нар болохоор яах ёстой вэ гэдгээр таныхаа юу яах ёстой вэ? Бид нар энийг нэгийг орлуулад эгийг хөвсчээс хасчихна. Энийг энд нэг орлуулад эн чинь тоо штэ. Тоо байгаа. Эн чинь тоо. Тэгэхээр бид нар өмнө нэгийг орлуулад тооноос тоогоо хасчих болно штэ. Тэгэхээр шинээр эгийг хөвсч үүсгэх юм байна штэ. Хувиргасан эгийг стар гэх юм бэл юм уу те. Тэр маань болохоор манай хязгаарлалт тавьчихсан загвараас гарч ирж байгаа. Тэгэхээр ээгэргээс нэг X хөвсөг чигийг хасчихна гэж ярьж байна те. Тэрийг бид нэг шинэ ээгэр гэдэг. За тэгэхээр бид нөгөө R квадратын F шалгуурыг ашиглаж чадахгүй байна гэдэг нөхцөл маань энэ болж таарч байна. За бид нар EVS-дээр энийг яаж хэрэгжүүлэх вэ? За ийм 3 арга байж, 3 төвшин байж болж байна. Энгийн төвшин, дунд төвшин, агсан төвшин гэдэг те. За тэгээд гуруулаа чухал та нар хэрвээ ингээд энэ юу слайдуудыг авсны дараа агсан төвшөнд нь ягаад EVS-ийг ашиглаж сурчих юм бол маш сайн. За одоо бид нар энэ таанд өгсөн тоо байгаа. H price 1 гэдэг тоо, house price 1 гэсэн EVS-ийн юу. За тэгэхээр бидний ашиглагдах хувьсчууд энэ ажлын файл байна, EVS ажлын файл. За бид нар болохоор 88 шиг байшингийн борлуулалтын мэдээ байгаа. За ямар үнэлгээтэй байсан? Борлуулалтын мэдээд нь болохоор энэ H price гэх. Үнээс нь логарифм авцаа. За тэгээд энэ байшин бол борлуулалтаас өмнө хэдээр үнэлэгдэж байсан юм бэ гэдэг нь болохоор L assess гэдэг хувьсчаар ороод ирсэн. За тэгээд бид нар болохоор газрын хэмжээ, lot size, за логарифм авцсан байшингийн метр квадрат. За дээр нь болохоор bedrooms гэдэг. Байшингуудын хауснуудын юуны товтой. За тэгэхээр бид нар яах вэ гэдэгт EVS дээр энгийн төвшөнд яадаг вэ гэдгээр дээдлийн тэр Q руу орно. Түргэн гэсэн юу? Түргэн регресс бодно. За тэгээд estimate equation гэдэг сонголтыг хийн. За тэгэхээр биднээс ийм цонх гаргаж ирнэ. За энэ цонх дээр нь болохоор би ээг хөмсгч авчин L price. За тэгээд огтлогч C гэж орж ирж байгаа. За тэгээд L assess, logarithm lot size, logarithm square feet. За тэгээд bedrooms гэж бичих юм шүү дээ. За тэгэхээр бид нар болохоор үнэлгээний арга маань хамгийн бага квадратын арга. Бид нөгөө 5 нөхцөл 6 нөхцлөө биелсэн байгаа гэж бодъё. Тэгэхээр бид нэр өөр үнэлгээний аргуудыг харах ямар ч шаардлага байхгүй. Хэдийгээр бол тийм үнэлгээний аргууд зөндөө байна. За одоохондоо бид нар нөхцлүүдээ биелсэн байгаа гэж тавиад байгаа учраас ертөнцийн хамгийн бага квадратын арга хамгийн сайн. За тэгэхээр энэ дээр EVS дээр ажлын файлыг авах юм бол энэ долгиотой юмуд ч юм болохоор дандаа хувьсгчуул гэсэн үг шүү дээ. Тэ? Долгиотой энэ объектууд болохоор бүгдээрээ хувьсгчуул гэсэн үг. За энэ решит гэдээ байгаа. Энэ болохоор хамгийн сүүлд бодсон регрессийн үлдэгдэл болохоор энд хадгалагддаг. За дээр нь болохоор энэ бета гэсэн үсгтэй ийм объект байгаа. Энэ болохоор хамгийн сүүлд бодсон регрессийн коэффициентуудыг хадгалдаг объект байна. Коэффициент объект. За тэрийг C гэж тэмдэглэсэн байна. EVS юугаараа. Гэхдээ болохоор энэ маань бидний энэ үнэтэй зарим удаа ингээд яах гэдэг. Хажилтах гээд байдаг. Тэгэхээр C гэдэг бидний регресстэй оруулж байгаа зүйл бол
зөвхөн огтлогчийн параметрыг илэрхийлж байгаа. За энэ дээр болохоор манай бүх үнэлэгдсэн параметрууд хадгалагдаж байдаг тийм вектор байна шүү дээ. Тийм объект. За тэгээ бид нэр ингээд окей гэж гаргачих юм байна. За тэгэх юм бол ямар загвар маань үнэлэгдэх вэ? Хязгаарлагдсан хязгаарлагдаагүй. Хязгаарлагдаагүй загвар маань үнэлэгдэх. За хязгаарлагдаагүй загвар маань үнэлэгдэх. За одоо энэ дээр байгаа бүгд баг дийлэг мэдээллийг бид нэр одоо дээр танил. За энэ болохоор eager хөөсгч маань байна. Logarithm price. За ямар аргаар үнэлсэн? Хамгийн бага квадратын аргаар үнэлсэн. За манай хөвсгчүүд байна. Огтлогчийн өмнөх коэффициент. За налалтын коэффициентүүд маань 4 налалтын коэффициент. За 4 налалтын коэффициент болон огтлогчийн коэффициент харгалзах. Бетанууд харгалзах. Стандарт алдаанууд байна. За энэ T статистик нь болохоор энэ коэффициентүүд бүгдээрээ тэгтэй тэнцэн өгсөн таамаглалыг шалгаж байгаа тийм. Тэгэхээр эднэрээс нь тгийг хасаад стандарт алдаанд нь хуваацсан бол T статистик байна. Тэгээд T таталтаа ашиглаж байгаа магадлалуудыг нь гаргаад P утгуудыг нь гаргаад ирсэн байна. Probability тийм. P утга. Тэгэхээр тэг таамаглалыг нэцээх хамгийн бага шийдвэрлэх утга нь байх нь шүү дээ. Тэгэхээр одоо бид нэр энэ дээр болохоор lot size-ыг тэгтэй тэнцэн өгсөн таамаглалыг бол нэцээх маш нэцээх юу вэ? Нэцэж чадахгүй. Нэцэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө ач холбогдлын түвшин 0.5 гэж тавигдсан шүү дээ. 0.5-аас хамаагүй өндөр гэж байна. За харин энэ дээр болохоор бидний L assess гэх энийг бид нэцэж чадж байна. Тэг таамаглал болохоор тэгтэй тэнцүү гэж тавигдж байгаа шүү дээ. Тэгэхээр болохоор бид нэр энэ маань болохоор маш бага гарч ий. Тэгэхээр бид тэг таамаглалыг нэцэж шүү дээ. За тэгэхээр эдний мэдээллүүд байна. R квадрат нь байж байна. Хязгаарлагдмал загварын R квадрат. За дараа нь болохоор adjusted R квадрат гэж байсан. Тэгэхээр R квадрат болохоор x хувьсгч нэмхийн хэрээр огт буурдгүй гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр бууруулах зорилгоо тэгэхээр загвартаа x хувьсгч нэмээл ахаар утгагүй хувьсгчүүд x хувьсгч нэмсэн ч гэсэн R квадратууд өсөөд байх учраас тэрийг нь засварлах гад энэ adjusted R квадрат гэдэг зүйлийг оруулж байна. Тэгэхээр adjusted R квадрат гэдэг болохоор хувьсгч нэмхийн хэрээр болохоор ерөнхийдөө бол өснө. Гэхдээ муу хувьсгч x хувьсгч нэмж оруулах юм бол өсдөггүй. Тийм болгоцсон R квадратыг бид нар болохоор adjusted R квадрат гэж нэрлэдэг. Тэгэхээр ихэвчлэн бид нар R квадратыг харьцуулахаас adjusted R квадратуудыг ингэж хардаг. За дараа нь болохоор стандарт error of regression. Манай энэ чинь юунаас гарч байгаа вэ? Квадрат үлдэгдлүүдийн нийлбэрийг хуваах нь n-ээс хасах нь k-гаас нэг байгаа шүү дээ. Тэр маань болохоор регрессив стандарт квадрат. За энэ дээр болохоор манай квадрат үлдэгдлүүдийн нийлбэр авах нь шүү дээ. Sum of squared-ийг шийдвэл квадрат үлдэгдлүүдийн нийлбэр. За дараа нь болохоор F statistic гэж байна. Энэ доор F statistic. За энэ F statistic болохоор манай regressive F statistic манай бүх налалтын коэффициентууд эдгээр бүгдээрээ хамтаа тэг гэсэн таамаглалыг шалгаж байгаа гэсэн тийм. Тэгэхээр тэр статистик маань болохоор ямар вэ? Ач холбогдолтой байна. F статистик маань бол 70 гарч ий, тийм. За тэгээд P утга нь болохоор тэг гарч ий штэ. Тэгэхээр бид нар болохоор тэг таамаглалыг яаж юм? Маш их хүчтэй нэцааж ий штэ. Тэгэхээр бүгдээрээ бол зэрэг бол тэг биш юм аа. Тэгэхээр эдгээр болохоор зарим энэ юунууд нь болохоор T статистикууд нь болохоор тэгээс ялгаатай биш гэж тэг таамаглалыг нэцааж чадахгүй байгаа боловч энэ дэр бол тэгээс ялгаатай гарч ийн л да. За гэхдээ болохоор F статистик авах юм бол бүгдээр ямар ч байсан ач холбогдолтой хийж болохгүй маа гэсэн үг хэлдэг ч тийм. За одоо бид нэр ингэжтэй. За дараа нь бид нэр яах вэ гэхээр дээшгээ очоод одоо data-ийн view гэсэн зэс байгаа. View дээр очоод коэффициентийн diagnostics гэж байна. Коэффициентийн diagnostics. За тэгээд тоошгоо задлахаар wall test гэдэг. Wall test. Wall test болохоор коэффициентүүдийн талаар шугамын хязгаарлалтыг шалгадаг тийм шалгуур. За тэгэхээр бид нэр тэрийг нь сонголоо. За тэгэхээр бид нэр энэ дээр нь болохоор ийм хязгаарлалтаа тавих цонх гарч ирдэг. За тэгэхээр C гэдэг бол манай регрессийн загварын үндэгдсэн коэффициентуудын вектор. Тэгэхээр вектор гэж байна шүү дээ. Тэгэхээр дотроо элементүүдтэй байна шүү дээ. Тийм. Эхнийх нь болохоор манай энэ
огтлогчийн коэффициент. Тэгэхээр C1 гэдэг бол би C хаалтан дотор 1 гэдэг юм бол тэр маань огтлогчийг хэлж байгаа гэсэн. C-ийн 2 дахь элемент гэдэг бол манай эхний налтын коэффициент болж таахна шүү дээ. Манай нөгөө assessment, L assess-ийн өмнөх коэффициентийг бид нэр болохоор C2 гэж нэрлэж байгаа. Тэр маань болохоор одоо би хязгаарлалт авчиж чинь нэгтэй тэнцүү C3 болвол нөгөө бусад налтын коэффициентууд байх нь шүү дээ. Тэд нар болохоор тэгтэй тэнцүү гэсэн хязгаарлалт. Тэ? Ингээ хязгаарлалт авчиж. Ямар ч одоо ондоо тэгээс ялгаатай тоонууд байх юм бол бас л оруулчих нь шүү дээ. Тэ? За одоо тэгээд бид нэр окей гэдээ харчих. За тэгэх юм бол бидний F statistic маань гарч ирж байна. F statistic маань болохоор манай EVS маань өөрөө бодоод бидний саяны үндсэн томьёонуудыг ашиглаад F statistic 6670 чөлөөний зэрэг нь болохоор 4 хязгаарлалт тавьж байна. Тэ? Нэг хязгаарлалт нь болохоор нэгтэй тэнцүү, нөгөө 3 нь болохоор тэгтэй тэнцүү гэсэн хязгаарлалт тавьсан шүү дээ. За тэгээд хуваарийн чөлөөний зэрэг нь болохоор 88-аас болохоор 4 наалтын коэффициент огтлогчийг хасаад 83 багцсан байна тий. За тэгээд P утгыг нь гаргах гад 61 62. Тэгэхээр тэг таамаглалыг бид ницааж гинөө ницаахгүй байна. За бид ницааж чадахгүй байна шүү дээ. Тэг таамаглалыг ницааж чадахгүй байна. Энэ маань 5%, 10% гэдэг тэр ердийн ач холбогдлын түвшингээс хамаагүй дээшээ тоо тий. За тэгэхээр бидний нөгөө үйл хөдлөх хөрөнгийн компани хэлж байгаа зүйлийг бид нэр одоо ницааж чадахгүй байх нь шүү дээ тий. За энэ болохоор ийм энгийн түвшин гэж яриад. Та нар одоо жишээлбэл энэ хичээлийг ингээд үзсний дараа ийм ур чадвартай болчих юм болно гэсэн. За дараагийнх нь болохоор альцсангүй агсан зүйл. Гэхдээ болохоор хэрвээ та нар эконометрикийг цааш нь сурах гэх юм бол эртхэн эзэмшчүүл ийм сайн ур чадварууд. За эхнийх нь хоёр дахь нь болохоор дунд түвшний гэдэг энэ new гэдэг зүйл аа. Файл гэдэг хэсгэн дээр очиод EVS-ийн хатар файл гэдэг хэсгэн дээр очиод new гэсэн хэсэг байгаа. New гэдэг хэсгээс нь програм гэж сонгох. Програм. За програм гэж сонгоход ийм хоосон ийм програмын хоосон цаас. Word-ыг нээхээр нэг хоосон цаас гараад ирдэг шүү дээ. Excel-ийг нээхээр хоосон цаас гараад ирдэг. EVS-ийн програмыг нээхээр бас хоосон цаас гараад ирдэг. За тэрийгээ би ингээд save хийгээд house price гэж нэрлэлцсэн юм. House price гэж нэрлэлцсэн. За тэгээ би одоо энэ хичээл дээр хийсэн зүйлээ бичнэ. Хоёр регресс бодно. Хязгаарлагдсан регресс, хязгаарлагдаагүй регресс. За регрессийн тэгшлэл бодно гэсэн үг. Тэгэхээр би equation гэж бичиж байна. Equation. За би энэ equation-ыг нэрлэе. Тэгээд би ek доогуур зураас UR гэж нэрлэчих. Тэгэхээр манай хязгаарлагдаагүй регресс байна шүү дээ. За тэр цэг тавиад LS гэж биччихье. За тэр маань болохоор хамгийн бага квадратын аргаар үйл. За тэгээ би E хөвсгч авчин L price. За дараа нь болохоор X регрессийн баруун гарталтайгаа өсгчүүд авчих. Огтлогч байна, L SS, lot size, L square feet, bedrooms гэх. Түрүүн бичсэн шүү дээ. За дараа нь би болохоор хязгаарлагдсан хэрэгээсээ бичнэ. Адилхан би тэгштгэл гэж бичвэл заавал энийг бичих хэрэгтэй. Тэгштгэл объект үүсгэж байгаа гэдэг. За тэрийгээ би ek доогуур зураас R гэд нэрлэлчихье. За хамгийн бага квадратын аргаар үлдэн CLS гэдэг. Ээр хөвсгч маань болохоор одоо L price-аас хасгана L SS. Тэ? За тэгээд ганцхан би тогтмол дээр эргээсэн. Тэгэхээр C гэж нэвчсэн. За тэгэхээр би энийг хаанаас ирж байгаагаа бичиж хичээлийн веб хуудсан дээр байгаа. EVS-ийн гарын авлага гэж байгаа. Гарын авлага 12 дугаар хуудсан дээр энэ талаар бичсэн байна шүү дээ. За дараа нь болохоор би scalar үсгэж байгаа юм байна. F statistic гэдэг бол ганц тоо scalar гэсэн. Тэгэхээр би EVS чи объекттэй ажилладаг програм. Тэгэхээр би ажлын файлдаа шинэ объект оруулж ирж байна гэсэн үг. Тэгэхээр хувьсгч байж, коэффициентын объект байж, тэгштгэлэн объектууд болохоор энэ синхрон өнгөтэй юмуд гарч ирнэ. За scalar болохоор ийм хачин хаштагтай ийм объектууд үүснэ. За би одоо scalar F гэдэг нэртэй scalar үсгэж байна. За тэгвэл энэ болохоор квадрат үлдэгдлүүдийн нийлбэрийг EVS-дээр дуудахдаа sum of squared residuals гэж хэлж байгаа. Тэр энэ болохоор EVS-ийн өөрийнх нь үүсгэсэн тоо гэж хэлхийн тулд at тэмдгийг тавьдаг. За энэ маань болохоор хязгаарлагдсан регресс гэдэг бодсон регрессээс ирж байгаа гэд нэрийг нь бичээд цэг тавиад тэрийгэ бичдэг. SSR гэдэг. За хасах нь хязгаарлагдаагүй регрессийн тий. За тэгээ би одоо төвөрийн хэмжээ байна 88. Хасах нь 4-өөс хасах нь 1. Тийм 4 наалтын хэмжээ 5. За хуваах нь болохоор хуваарийн хэсэг байгаа.
Хуваарийн хэсэг нь болохоор хязгаарлагдаагүй хязгаарлагдаагүй регрессийн квадрат үлдэгдлүүдийн нэг. За тэгээд чөлөөний зэрэг нь болохоор хэдэн хязгаарлалт байгаа юм бэ гэх нь болохоор 4 байгаа шүү дээ. Би зүгээр томьёогоо түрүүний ярьжсэн наа тий. Доор нь уул нь бол дээрээ хуваагдчих тавьж ирсэн. За дараа нь болохоор scalar p value гэдэг p утгыг ми тооцож байгаа. Энэ маань scalar байна. Энэ маань болохоор манай нэгээс асгам түрүүний бичижсэн тоо CF distribution. F статистика бол би энэ дээр бичсэн байна. F статистика одоо ашиглана. Чөлөөний зэрэг нь 480. За ингэж бичиж байгаа. Run гэдэг товчийг дарч. Run ажил бол програм ажил. Тийм бол таанаас энэ үслэгтэй. Тэгэхээр энгийн арга дээр гарч ирсэн яг адилхан үснэг. Тэгээд тэн дээр бол илүү жоох ийм юмнуудыг энэ баллуурдаад харьцангуй хүн анхаад харьцангуй гоё харцсан байна. Тэгэхээр F статистик маань яг адилхан. P утга маань яг адилхан. За энэ дээр болохоор манай хязгаарлагдсан регрессийн коэффициентүүд байна. Тэрийг бол би авчиж. Коэффициентуудын үнэлгээ стандарт алдаанууд байна. Та нар одоо жишээлбэл энэ C3-ыг хараад үзэх юм бол 0.7 гэдэг байна шүү дээ. За коэффициент байна. Тэр бидний нөгөө регрессийн үнэлгээ авах юм бол регресс дээр ботсон 0.7 чинь байна шүү дээ. За тэгээ би нэгээс энийг чинь болохоор 1 гэсэн таамаг тавьж байгаа шүү дээ. Энийг те. За тэгэхээр одоо тэрнийхээ үнэлгээг харах юм бол C2-оос хасах нь 1 гэдэг бол 0.43. Тэгтээ тэнцүү байх магадлал нь P утга нь 10. За энэ болохоор 2 дугаар төвшин байна. За 3 дугаар төвшин бол бүр амархан байна. 3 дугаар төвшин бол бүр амархан. Програм бичгийн ирээд та нарын энэ ажлыг маш их хөнгөвчлөлтөг. Тэгэхээр энгийн төвшин дээр бид нар маш олон цонхон дээр юм очиод дарж исэн бол хамгийн сүүлчийн алхам буюу хамгийн одоо агсан төвшний хүмүүс юу гэдэг вэ гэхээр хоёрхан тэгшдэг бичих нь шүү дээ. Хоёр тэгшдэг бичихтэй болохоор equation гэдэг би бол хязгаарлагдаагүй регрессээ бичих. За дараа нь болохоор би freeze гэдэг команд өгсөн байна. Freeze гэдэг нь болохоор хадгал гэсэн үг, хөлдөө гэсэн үг шүү дээ. Тэр ажлын файлдаа бол үүсэх гэсэн үг байна. Table үүсгэж байгаа. Монгол table гэдэг нэрлэлчийн тэр үүсгэж байгаа объектаа. За тэгээд би энэ тэгшдэглийнхаа нэрийг egg гэж өгсөн юм байна. Цэг тавиад wall гэдэг би wall-ийн шалгуур ашиглаж байгаа. За тэгээд би wall-ийнхаа дараа болохоор өөрийнхөө тавьсан шалгууруудаа бичиж гэсэн. C2 нь болохоор 1, C3 тийг, C4 тийг, C5 тийг. За тэгээ би run гэж тавьчих юм шүү. Run гэж товчиг даасчих юм те. Тэгэнгүүт энэ юм маань гараад ирж байна. За регрессийн загварыг тайлагнах гэсэн баг. За энэ бол маш богино хэсэг. Энийг гэлс янч. Та нараас 3 сайхнаас ирсэн оюутан байна. Ухтаалаас ирсэн оюутан байна. Төв аймгийн 3 сайхан, Дундгой аймгийн Ухтаалаас ирсэн оюутан байна. За байхгүй те. За энэ судалгааны ажил байна. Ecological Economics гэсэн сэтгүүл төвлөгдсөн. Манай эдийн засгийн одоо топ сэтгүүлүүдийн нэг байна. За манай хөдөө аж ахуйн сургуулийн Пүрвэ багшийн оролцсон ажил байна. За энэ болохоор энэ хоёр суман дээр болохоор судалгаа хийсэн байна. За судалгаа нь ямар зүйтэй юм бэ гэхээр бэлчээрийн дороотод за тэгээд Монгол малчдын ядуурлын шинжилгээ. За тэгээд энэ ядуурлын шинжилгээ болохоор регрессийн шинжилгээтэй, дата анализтай. За тэгээ болохоор бас тоглоомын онлын үнэлгээтэй. За тэгэхээр бэлчээр талхалтаа яаж тэмцэж болох вэ гэдэг зорилгоор хийгдсэн судалгаа байна. За энийг та нар өгсөх юм бол авч уншиж болно. За энэ дээр бол жишээлбэл ийм регресс бодож байгаа. За энэ дээр уучлаарай энэ дээр хаалт. Манай регрессийн загварт орж байгаа X хувьс гэж байна. Тэгэхээр isolate гэдэг нь болохоор малчин, I-дугаар малчин зуншлаг болон өвлжөөн болохоор хоорондоо ямар зайтай юм бэ? Тэр байгаа. За дараа нь болохоор багийн төвөөс, эсвэл сумын төвөөс энэ зуншлаг болон өвлжөөн хэр зайтай юм бэ гэсэн 2 дугаар X хувьс гэж байна. За дараа нь болохоор энэ улирлын юунууд нь болохоор тойроо доторлдог болов тэр нийт одоо тэр оторлж байгаа
талбай маань метр квадратаар километрээр хэд юм бэ байгаа. За тэгээд энэ юу ах та түүр цуглуулсан байгаа. Тэгээд 2 сумаас 60 өрхөөс түүр аав. 60-60 болохоор 30 ядуур 30 баян өрх гэж хувааж байгаа. Ядуу өрх нь 200-аас доош малтай. Баян өрх нь болохоор 300-аас дээш малтай. Тэгэхээр аль болох өндөр хэвлэлцтэй байхаа түүрүүдээ сонгож байгаа. За sex of the interviewed person гэдэг нь болохоор тэр ярьслага авахдаа эрэгтэй хүнтэй ярьсан уу, эмэгтэй хүнтэй ярьсан. Эмэгтэй хүнээс ярьслага авсан уу гэдгийг бол X-ээр явж байна. За дараа нь болохоор гэрхийн гишүүдийн дунд ч нас байгаа. За тэгээд өрхөд байгаа. Нийт эмэгтэйчүүдийн тоо. За тэгээд нийт өрхийн гишүүдийн тоо. За тэгээд нийт орлого ба. За энэ орлого ийм X хувьчдуудыг ашиглаж агаад энэ X хувьчдуудыг ашиглаж агаад энэ бета коэффициентууд нь биднэртэй адилхан байна. За бета коэффициентыг ашиглаж агаад бид нэр энэ фактор гэдэг зүйлийг бол тайлбарлаж байна. За фактор гэдэг зүйл нь болохоор одоо эхний тохиолдолд бид нэр энэ дээр байна. Энэ болохоор хэр одоо perception of security гэдэг нь болохоор хэр одоо амьдралдаа итгэл гэдэг юм уу? Найдвартай одоо монголоор илүү орчуулчихаар хүн байна. Зарим хүмүүс болохоор одоо яана гэж байгаа штэ. Зарим хүмүүс болохоор хэцүүгөө ууж байгаа, тийм? Ууж тайв. За тэгэхээр зарим хүмүүсүүд нь болохоор ингээд хэцүү байдал байдаг. Нийгмийн хамгаалч гэдэг юм тийм. Харьцангуй хамгаалагдсан байдал ч гэдэг юм. Тийм хөвсчийг бид нэр тайлбарлаж байгаа байхгүй юу? Одоо сэтгэл санааныхан байдлыг юунаас хамаардаг юм бэ? Тэгэхээр бид нар болохоор энэ дээр эхний баганд нь эргээсээгаа юу болохоор та нар яаж тайлагнаж явах хэрэгтэй вэ гэхээр эхний баганд нь та нар бета үнэлсэн бета коэффициентуудаа бичиж явах хэрэгтэй. Хаалтан дотор дараа нь заавал стандарт алдаануудыг нь бичиж явах хэрэгтэй. За тэгээд доор нь болохоор энэ R квадратуудыг заавал бичиж явах хэрэгтэй. За энэ дээр байхгүй байгаа нэг чухал мэдээлэл болохоор түүрийн хэмжээ. Тэгэхээр N-ийг бид нэ заавал бичиж явах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр болохоор энэ судалгааны ажил дээр N-ийг бол дутуу бичсэн байна. Шүүмжилж штэ. За тэгээд ондоо регресс бодох юм бол зарим хувьсгчийг нь орхигдуулаад эсвэл бол шинээр хувьсгч нэмэх юм бол тэр загварууд чинь нэмэлт багнууд болоод орж идэв. За энэ бол ерөнхийдөө регрессийн загварын үр дүнг тайлагнах ердийн хэлбэр. Тэгэхээр та нар ингэж байна. За энэ дээр жишээлбэл харах юм бол ямар хүмүүс ямар өрхүүд болохоор ач холбогдлынхаа зэрэгээ бид нэр хвчлээ ингээд одоор тэмдэглэж байна. 5% ач холбогдлын зэрэгтэй авах юм бол 1% ач холбогдлын ач холбогдлын зэрэг ашиглах юм бол статистик ач холбогдлоо 2 одоор. За ингээд хэдүүлээ завцаа.